өглөөний мэнд хүргээ хүрэлцээрсэн маш их баярлалаа. За сайн байна уу. Урьж оролцсонд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр 25 он бол нэлийн юм одоо олон үйл явдалд давтсан тий. Эдийн засгийн хувьд ч гэсэн нэлийн савлгаатай жил өнгөрч явах шиг байна. За ялангуяа одоо эдийн засгийн өсөлт бол эхний улирал нэлээд саарсан. За гэхдээ сүүлийн улирлуудад бол харьцангуй одоо эргээд бас 5%-ийнхаа түвшинд бол очсон байна. Ер нь та бүхэн 25 оны гүйцэтгэлийг яг яаж харж байна? За эдийн засгийн ерөнхий төлөв байдал та бүхний одоо санхүүгийн тайлан гол үзүүлэлтүүд дээр яг яаж тусав? За мэдээж Монгол улсын эдийн засгийн байдал бол дэлхийн тий бусдаа ялангуяа хөрш улсуудын эдийн засгийн байдалтай шууд уялдаа холбоотой байгаа. Тэгэхээр 2025 оны хувьд бол ялангуяа энэ нөгөө Америк болон Хятадын худалдааны энэ асуудлууд бол нэлээд төвөгтэй байлаа. За Монгол улсад бас нөлөө үзүүлж байгаа зүйл нь бол Орос Украины энэ мөргөлдөөн тий. За эдгээр нь ч гэсэндээ бас манай улсад нэлээд нөлөө үзүүлж байна. Гэхдээ эдгээрийг бол миний бодлоор тий ер нь бол бид нэлээд өөдрөг төсөлттэй байгаа. Тэгэхээр ийм өрсөлдөөнтэй, ийм нэлээд челленж байгаа энэ үед бол Монгол улс харьцангуй амжилттайгаар эдгээрийг бол даван туулж байгаа гэж хэлэхээр байна. Ялангуяа бол 2024 онд бол 107-д нэлээд төвөгтэй тий Монголын хөдөө аж ахуйн сектор бол нэлээд уналттай байсан. Тэгвэл энэ 2025 оны 5.7% өсөлтийн бараг 3.6% нь бол хөдөө аж ахуйн сектороос орж ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол эдийн засаг чинь бас ч гэж нэлээд солонгорцсон боломжийн. За энэ жил мэдээж түүхэн үдээдийн уналттай байгаа. Гэхдээ энэ бол нүрсэн үн шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд бүхэлдэнд өгнөө харахад бол Монгол улсыг бол би харьцангуй амжилттайгаар даван туулж байгаа гэж хэлэхээр байна. Хөдөө аж ахуйн салбар дээр бол 3.6% өсөлт гаргасан. Энэ ч бол өөрөө цаана засгийн газрын томоохон хөдөө аж ахуйг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө орон нутагт ажил бизнесээ эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор гаргасан ерөнхийлөгчийн ивэлд орч гэж зарим нь явж байна. Зарим нь хөдөө аж ахуйн яамнаас гаргасан эдгээр томоохон төсөл хөтөлбөрүүд бол амжилттай хэрэгжиж байгааг тод илэрлэл гэж бодож байгаа. Ялангуяа энэ дээр бол цагаан алт хөтөлбөр байна, хатар дөрөв хөтөлбөр байна тий. Нонс ноолорын салбар, арьс ширгээ хөдөө аж ахуйг дэмжижсэн эдгээр хөтөлбөрүүд бол нэлээд амжилттай болсон гэж харж байна. За түүхэн эдийн тухайд болохоор зэрэг ингээ нүүрсний үн онсон. Гисэн эдээ ч гэсэндээ одоо нөгөө Монголын буян их юм да гэдэг шиг тий зөрөөд зэсийн үн нэлээд сайн өслөө, алтны үн өслөө. Тэгээ бид эхний 3 улирлын байдлаар 3 дахь улирлын байдлаар нийтдээ нодлонгийн 2024 он болоо 25 оны орж ирсэн эдгээр зөвхөн 3 төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг харьцуулж үзсэн. Нүүрснээс хэд орсон, зэсээс хэд орсон, алтнаас хэд орсон гэ нийлээд 9.6 тэрбум Америк доллар орж ирж байгаа. 24 оны 9 сарын 30-ны байдлаар. Тэгвэл 25 оны 9 сарын 30-ны байдлаар 8.7 гэдэг нэг зөрүү бол маш бага байгаа. Тэгвэл 0.9% л хөвтэй те. Нүүрснээс нь багассан, зэс нь өссөн, алт нь өссөн. Тэгээд зэсийн үн ч гэсэн нэлээд өсөх хандлагатай, алтны үн ч гэсэн нэлээд өсөх хандлагатай болохоор зэрэг валютын урсгалд бол эерэг нөлөө үзүүлсэн. Тэр нь ч гэсэн одоо бид нарт харагдаж шүү дээ тийм Монгол улс анх удаага түүхэндээ 6 тэрбум $8 одоо нөөцтэй боллоо гэд хэлээд байгаа. За энэ маань ч гэсэндээ манай бараг 5-6 сарын экспортын орлогыг бол импортын орлогыг бол даахуйц хэмжээнд хүрсэн байгаа. Тэгэхээр би бол эдийн засгийг бол харьцангуй ийм савлгаатай үед бол Монгол улсын эдийн засаг өсөлттэй байна гэж хэлэхээр энэ манай балансан дээр ч гэсэн харагдаж байна. Ялангуяа бид нар бол энэ оны туршид 25 оны туршид бол бизнесийн зээлээ нэмэгдүүлээ. Ялангуяа тогтвортой хөдөө аж ахуйн чиглэл, за ногоон зээл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлүүдэд нэмэгдүүлээ гэдэг төлөвлөгөө тавиад ажилласан. Эдгээр төлөвлөгөөнүүд бол маш амжилттай биелж байна. Би зүгээр чанаргүй яг хуу банкны салбар бол одоо шинэ ялангуяа хаан банк ч гэдэм худалдаа үйлчлийн банк, голомт гэдэг энэ системийн ач холбогдолтой 5 том банк бүгдээрээ Монголын өргөнгийн биржид нээлттэй офцат компани болсон. За дээрээс нь системийн одоо 5 том нөлөө бүхий банк учраас эдийн засгийн одоо өсөлтөнд бол түлхүү юм гол үүрэгтэй оролцож байгаа тийм бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд ялангуяа одоо эргэлтийн өргөнгийн санхүүжилт олгож байгаа. 25 оны хувьд бодлогын хүн маш өндөр байсан. Тэгээд бодлогын хүн өндөр байсантай зэрэгцээ та бүхний олгож байгаа зээлийн хэмжээг ч гэсэн харах юм бол тийм ч бас одоо бага байсангүй харьцангуй өсөлттэй хэмжээлээ байлаа. Тэгэхээр ер нь бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засгийн одоо нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдлүүд яг энэ дээр яг яаж харагдаж байна? Та бүхэн юу гэж дүгнэхээр вэ? За миний бодлоор бол манай бизнес эрхлэгчдийн хувьд бол тий одоо
харцангуй бас гайгүй байсан гэж хэлэхээр байна. Хүмүүс одоо ингээ муу амлаж байгаа юм шиг хэцүү байна гэж хэлээд та. Тэгээд яг үндэ бол гайгүй байна. Энэ бизнесийн зээлийн шингээлт ч гэсэн илүү байна. Бид нэр өнгөрсөн оныг бодох юм бол энэ жил бизнесийн зээлийн олголт маань нэлээд их нэмэгдсэн. Манай нийт зээлийн багц өнөөдөр 14.5 их 80 төгрөг байна. Энийн 53% буюу бараг 8 их 80 төгрөг нь бол бизнесийн зээл дангаараа олгож байна. Өмнөх жил түүхэн жилүүддээ ч гэсэндээ манай бизнесийн зээл бол ийм өндөр хэмжээнд байсангүй. Тэгээд эдгээр бүх бизнесийн зээлүүд маань чанар байдлын хувьд ч гэсэндээ харьцангуй сайн байна. Тэгэхээр зэрэг бизнес эрхлэгч нар бол хөрөнгө оруулалтын зээлж авч байна, эргэлдэн өрөнгийн зээлж авч байна. Ер нь боломжийн байна гэж би харж байгаа. Иргэдийн зээлийн хувьд яг ямар хүлээлттэй байна? 26 он бол за ерөнхийдөө одоо Монгол банкнаас сүүлд гаргасан судалгаанаас харахаар 26 оны төлөвдөр төдийлөн одоо том эрсдэл байхгүй боловч гадаад зах зээлээс магадгүй одоо шокууд бас үргэлжлэх төлөвтэй гэсэн юм мэдээлэлүүд байна. Гэхдээ иргэд талдаа хараад үзэх юм бол төдийлөн бас нөгөө төлөвүүд дээр өөрчлөлт харагдахгүй байгаа байна. Та бүхэн дээр ямар төсөөлөл байна? За иргэдийн зээлийн хувьд бол мэдээж иргэдийн зээлийг одоо би ингээд Монгол банкнд хэлээд байгаа. За зээлээ ингээ 3 хуваачаа. Иргэдийн зээл гэдэг дотроо моргочийн зээлийг битээ оруулаад байгаа ч гэдэг. Яг л эн чинь бол иргэдийн хувьд бол өндөр дүнтэй урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл шүү дээ. Иргэн хүний өөрийнхөө үйл хөдлөх хөрөнгөд хийж байгаа хөрөнгө оруулалтын зээл. За тэгэхээр яг цэвэр хэрэглээний зээлийг аваад үзэх юм бол жишээл манай банкны хувьд бол дөнгөж 36% нь л байгаа. 5 их 80 төгрөг. Бизнесийн зээл маань өөрөө 8 их 80 төгрөг. Хэрэглээний зээл 5 их 80 төгрөг. Орон сууцны зээл бол 1.7 их 80 төгрөгийн үлдэгдэлтэй байж байна. Тэгэхээр зэрэг хэрэглээний зээл бол харьцангуй альж банкны хувьд бол нэлээд буурсан. За инфляцийг өдөөхгүй байх зорилгоор ч гэсэн угаасаа Монгол банкны зүгээс хэрэглээний зээлүүдээр нэлээд их зохицуултууд хийлээ. Тэгээ энэ маань бол хэрэглээний зээлийг буурахад нөлөөс. Гэхдээ яг бид нар хэрэглээний зээлийг үр орлогын харьцаанаас гадна бодитоор систем дээр учирсан бас нэг асуудал гэвэл маш олон хүн зээлдүүлэх боломжтой болсон. Зөвхөн банкуд хэрэглээний зээл олгоод байгаа биш үү? Банк ус санхүүгийн байгууллага зээл олгож болох бүх хүмүүс одоо бидний ярьдаг аппликейшны зээл гэдэг тийм. Энэ аппликейшны зээлийг олгосны улмаас иргэд бол ингээд 2-3 зээлтэй болсон байна. Тэгээд тухайн хүний орлого нь өөрөө тийм тогтмол буюу цалингийнхаа орлогоор энийг санхүүжүүлдэг бол иргэн хүний хувьд санхүүгийн хүндрэлтэй болж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар энийг яаж давж туулах юм бэ гэхээр эдгээр хүмүүст санхүүгийн сургалтыг хийж одоо санхүүгийн мэдлэг сайжруулах сургалтыг бүгдээрээ хийх шаардлагатай байна. Хүссэн юм ингээд зээл аваад авчдаг байж болохгүй те санхүүгийн сахилга баттай. Манайхны ярьдаг хүншлийнхээ хэлээр хөлөөж ийн гэдэг шиг те. Би одоо ийм орлоготой бол энэндээ багтаагаад хамгийн сайнаар өөрийнхөө амьдралын чанарыг сайжруулах зорилгоор юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг бодмоор байгаа. Яг энэ дээр бас эдийн засгчид нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа хэрэглээний зээл дээр одоо юу гэдэг жижиг одоо гэр ахуйн тавилгач гэдэг юм уу эднэрийг хүртэл одоо энэ хэрэглээний зээлээр аппликейшнээр дамжуулаад авдаг бол өөрөлдөх юм бол санхүүгийн салбарт за хэрэглэгчээс шалтгаалсан эрсдлүүд бас нэмэгдэж байна гэдэг. Тэгээд ерөн цаашдаа яг энэ дээр зохицуултын хувьд ямар боломж байна гэж та бүхэн харж байна. Одоо шинэ банкны салбар бол ингээ Монгол банкнд харьяалагдаад явж байна те. За банкны бус салбар бол санхүүгийн зохицуулах ороноос ингээ зохицуултын хувьд хамааралтай байдаг. Тэгэхээр яаж одоо энийг уялдуулж нэгтгэж зохицуулах? Гэхдээ одоо бол бид тэд өнгөрсөн онтой харьцуулах бол энэ хавь дээр зохицуулт бол нэлээд сайжирч байна. Одоо бид нар харин зээл олгож байгаа бүх байгууллагууд, банкны байгууллага, банк санхүүгийн байгууллагууд энэ дүрм журмаа мөрдгөл шаардлагатай байна. За өнгөрсөн онтой харьцуулах юм бол Монгол банкнаас энэ зээлдэгч тавьж байгаа харьцаа үзүүлэлтийг бол 50%-тай тавьсан бол санхүүгийн зохицуулах хороо 70%-ыг бууруулаад 60 болгоцсон. Гэтэ мэдээж энэ тодорхой хугацаа шаардна. Энэ чинь бол маш олон зээлдэгчтэй байгаа байхгүй. Ялангуяа банк санхүүгийн байгууллагуудын олгосон зээлдэгчийн тоо бол нэлээд өндөр ба нийт банкны олгож байгаа зээлдэгчний тооны 3.2-тэй тэнцвэр хэмжээнд байгаад байна. Олон жижиг зээлтэй гэсэн. Тэр тэд нар ч гэсэндээ цаашдаа энэ өөр орлогын харьцааг үргэлжлүүлэн одоо мөрдөөд явах юм бол 26 оны сүүлийн хэсэг гэхэд бол харьцангуй удирдлагатай, зохицуулалттай хүмүүс бас ингээд өөрийнхөө санхүүг зохицуулах юм чадвартай болох байхаа гэж бодож байна. Ер нь бол тухайн иргэн хүний хувьд хэр их орлого олж байгаагаараа биш, олсон орлогоо зөв зөв зарцуулж байгаа байдлаараа бол өөрийнх нь амьдралын чанар сайжирдгаа гэдгийг одоо харилцагч нар маань бас нэлээд ойлгож байна. Тэгээ Монгол банк, нийт арилжааны банкуд, бас банк ус санхүүгийн байгууллагууд ч гэсэн нийлээд энэ дээр харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд бол
би тэгэд энэ жилийн туршид баг 3-4 сарын турш нэлээ хид хид аян зарлаад явж байна. За энэ аяны хажуугаар бас нэг анхааруулжтай зүйл бол цахим гэмт хэрэгээс өөрийгөө хамгаалах гэж хэрэглэгчийн хувьд энэ хоёр төрлийн юмыг л сурмаар байгаа. Монголын одоо арилжааны банкуудын хувьд бол 2022 онд аль биесээр одоо ингээ Монголын хөрөнгөний биржид IPO хийгээд те зах зээлээс хөрөнгө амжилттай татан төвлөрүүлсэн байдаг. За 26 онд бол одоо банкны хувьцааны төвлөрлийг бууруулах одоо энэ хуулийн аль биесны одоо хэрэгжих хугацаа бол дуусна. Тэгэхээр одоо сонгогдсон явж байгаа те 26 оны хүртэл. Та бүхний хувьд харж байгаа одоо яг энэ хуулийн шаардлагыг биелүүлэхэд тулгарч байгаа гол асуудлууд дээр ямар гарц гаргалгаа байна. За жишээ нь олон улсын зах зээл рүү хөрөнгө нэмж одоо хувьцаа гаргах юм уу? Дотоод зах зээл рүүгээ дахиад гаргах юм уу? Гэтэл нөө дотоод зах зээл дээр чинь дахиад төрийн хэмжээний компаниуд одоо хувьцаагаа гаргана гэдэг. Тэгэхээр ийм хэмжээний одоо хөрөнгөний урсгал байна уу? За мэдээж банкны тухай хуулийн нэмэлтийн өөрчлөлт бол 2021 оны 9 сард хийгдсэн байна. Энтэй холбоотой хоёр зүйл шаардсан. Нэг нь системийн банкуд IPO хийх, хоёрдугаарт нь бол IPO-г нээлттэй компани болох, бусад компаниуд нь хаалттай хувьцаат компани болох, бусад банкуд нь тийм ээ. За хоёрдугаарт нь бол бүх банкуудын нэг хувьцаа эзэмшигчийн дэд хэмжээг бол 20%-аар хязгаарлахаа гэдэг юм заалт байна. Тэгээд ер нь бол 26 оны 12 сарын 31-нд энэ хуулийн заалтыг биелүүлэх хэрэгтэй. Тэгэхээр Монгол банкны зүгээс бол бүх арилжааны банкуд өөрийнхөө төлөвлөгөөг Монгол банкнд өгсөн байна. Хүн болгоны хувьд ялгаатай байдлаар тийм. Энэ төлөвлөгөөгөө батлаад удирдах зөвлөлөөрөө батлаад тэгээд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар батлаад бүх хувьцаа эзэмшигчтэй нээлттэй ил тод хилээд тэгээд Монгол банк болон санхүү зохицуулах хооронд хөргүүлсэн байж байгаа. Тэгэхээр банк болгон бол ялгаатай хаа гэж бодож байна. За манай банкны хувьд бол бид нэр хувьцаа эзэмшигчтэй 5 төрлийн опшн өгсөн. За ийм байж болж байна. Та нар алийг сонгох юм бэ гэх. Тэгээд эдгээр маань бол нэгдүгээр хөлбөр буюу өөрсдөө хувьцаагаа зарна гэдэг хөлбөрийг сонгоцсон байгаа. Тэгэхээр бидний банкны удирдлагын зүгээс бол гадны банк санхүүгийн байгууллагууд болон боломжит хөрөнгө оруулагчдыг олоод хувьцаа эзэмшигчтэй хөргүүлж байгаа. Тэгээд тэд нартэйгээ уулзалт зохион байгуулж өгөө, тэднэрийнхээ хооронд нь холбож өгөх юм гүүрэн болоо явж байгаа. Тэгэхээр банк болгон ялгаатай бахаа л гэж бодож байна. Дотоодын хөрөнгөний зах зээл дээр ер нь дахиад одоо нэмэлтээр санхүүгийн байгууллагуудтэй одоо компаниуд хувьцаа гаргах тийм хөрөнгөний урсгал байна гэж та харж байна. За дотоодын Монголын хөрөнгөний бирж дээр одоо нийтдээ Монголын хөрөнгөний бирж 21 оныг бодвол харьцангуй томорцсон 13 их 80 төгрөгийн зах зээл болсон. Гэхдээ энэний бараг дийлэнх хувь нь нөгөө 5 банк маань өөрөө л байгаа тийм. Жишээлбэл манай банк гэх дангаараа 20% эзэлж байгаа байхгүй. Нийт арилжааныхаа 30% эзэлж байгаа. Тэгэхдээ таны хэлээд байгаагаар бол энэ хөрөнгөний бирж дээр багтаамж байна уу гэхээр мэдээж төлбөр нь бол багтаамж бол хязгаарлагдмал байгаа. Хоёрдугаарт нь бол олон улсын зах зээл дээр гарах боломж байна уу гэж тийм. Нийгэмд Монголд IPO хийгээ хувьцаат компани болчоод гадны зах зээл дээр дахиад IPO хийнэ гэсэн ойлголт байхгүй байгаа. Тэгвэл тэр манай хөрөнгөний биржийг өөрийг нь тэр нөгөө гадна гарах гэж байгаа зах зээл нь хүлээн зөвшөөрөөд одоо dual listing гэж ярьдаг шүү дээ. Давхар бүртгэлтэй юм уу одоо тэр тохиолдолд бол эхлээд манай хөрөнгөний биржийг зөвшөөрлөөд энд хувьцаат компани болцсонд нь тэдний хөрөнгөний биржийн шаардлагыг хангаж гэнэ үгүй юу тэгээд нэмж хувьцаа гаргаж болох уу гэдэг тухай юм ярьж байна. Нөгөөх нь бол DR буюу deposit receipt гэх хувьцаануудаа багтдаг. Ярилцсан тань маш их баярлалаа. За баярлалаа.